За сайн байна. Сайн байна уу? За багш нь ирсэн авъя. Байна дуурайд байгаа. Алтаад амар байсан юм. Аножин. Хүчинтам. Татханбаяр. Даваажаргал. Өдгөө. Идэл цогт. Марлма. Номерд. Номт. Номондар. Отжаргал. Содгэр. Сүндэр. За төр тогтох. Түрүү эрдэн. Хан эрдэн. Хулан. Цогт. Сэвэлма. Чойчсүрэн. Игшигма. Инх амглан. Инх орчлон. Эрдэн жаргал. За сайн. За өнөөдрийн сэдв бол олимпийн наадам ба хүний эрх. За хичээлийн зорилго маань олимпийн наадмаар хүний эрх хэрэгжилт түүнийг хангамжийн талаар мэдлэг олгох. За зорилтууд маань 4 зорилттой байгаа. Эхнийх нь болохоор олимпийн наадам хүний эрхийн талаар мэдлэгтэй болох. Хоёр дахь нь мэдээллийг унших, төсөөлөх, бодох, ажиглах, үзэл бодлоо илэрхийлэх, хүндэтгэх, анализ дүгнэлт гаргах, олимп ба хүний эрхийн сургууль, хамт олон гэр бүлийн хүрээнд сурталчлан таниулах, бие биенээ сонсох, багаар ажиллах гэсэн зорилттой байгаа. За энэ юу вэ гэдэг? Гараа өргөрөө. За олимпийн туг талбай дээр ямар Тэвүүдийг илэрхийлжээ. За эхлээд шар. Биш. Европ. Австрал. Биш. Ногоон. Европ. За байж багш нь ажлын утсыг тарааж өгье. За. За хүүхдүүдтэй. За чимээ ажлын утас нэгийг уншаад өгөөрэй. Хин уншиж өгөө. За анууч ажлын утас нэгийг уншаарай. Газрын төвд өөрийн багийн твийг орж тэмдэглээ. Олимпийн тав зорилт өөрийн багийн нэрийг бичнэ. За Аацтэв танах Аацтэвийг олоо. За танах Австралтэв. За танах Европтэв. Танах Африктв. Танах Америктвийг олоод дугуулаарай. За энэ нь болохоор 5 минутын дотор юм биш үү? Хугацаа 5 минут. Тэгээд энэ чинь болохоор одоо ингээд Монгол улс ногоон юутай улстай Америк 2 Америкийн тийчгээ ногоон байгаа. Тэгэхээр Монгол улс магадгүй бол энэ Америк улсуудад нэг тэмцээнд ордог байж болох юм зэ. Азийг болохын тулд хэдүүлээ одоо энэ улс улсын энд ингээд загснаас ийш ингээд бүгдээ Аз байгаа шүү дээ. Аз дунд нь шар улаан хоёрыг өнгөлөө. Шар улаан хоёрын аль нэг нь магадгүй бол Азтай байх хэрэгтэй байхгүй. Тэгээд
Ас улс яг ингээд За энэ дээр Африк танах Африк энэ дээр Африк тийм Африк тийм аль юм бэ? Энэ дээр за Африк чинь газрын зураг дээр Африк чинь хаана? Бас ба. Энэ дээр үгтэй танах аль тийм Америк. Энэ дээр үгтэй Америк тийм олон бүлээд энэ дээр олон. Тэгээд энэ Украины Америк тийм Америк бас үнэлгээтэй байгаа та нар бас үнэлүүлж оноо болцсон оролдуулж байгаа болохоор өөрөөсөө юм шиг заа. За 2 минут болсон байна. За цаг болсон байна нүхтэй. За цаг болсон байна. Одоо багш нь олцоод шалгах. Одоо багш нар ч ажлын утсуудыг шалгах. За Аз-Тэв байд вэ? Аз-Тэв. За Аз-Тэв нь удаа юм уу? За одоо энэ ч Аз-Тэв ч айд. Энийг бас дуугаад штэ. Аз-Тэв айд вэ? За зөв. Аз-Тэв Харин гэдэг хэлдэг байгаа. Тэгээд таны зүг болгосон байна заяа. За сайн байна. За дараагийнх нь манай хайдаа үлдээ. Абстракт тийм үү? Абстракт
ногоон өнгийг илэрхийлдэг байгаа. Ногоон өнгийг илэрхийлдэг. Твээр зөв дугуулсан байна. За дараагийнх нь Европ төв. Европ төв байна. За Европ төв. Европ төв цэнхэр өнгийг дугуул, цэнхэр өнгийг биелэгддэг. Европ төв та нар энийг буруу хийсэн байна. Яагаад гэхээр Европ төв Оросыг хамраад ингэж зөв ордог байгаа шүү. За юу? Энэ дээгүүр ингэж явдаг. Ингэж хураагүй, ингэж хураадаг, ингэж хураадаг. Африкт өнгөт дайрснууд их байдаг учраас хараар бэлэгддэг. Африкт ингээд энэ хэсгийг хамаардаг. Африкт доошоо бүтэн. Танаа хаан юу гэж дууссан бэ? Манай Америк Яриагаа өгдөлтэй чимэг байгаараа. За. Манай Америк ингэж хаалаа. Тэгээд Америк цэнхэр өнгөөр тодорхой. Америк төв уугуул хүмүүс нь ямар хүмүүс вэ? Индиан байдаг болохоор индианчууд байдаг, уугуул хүмүүс нь индиан байдаг болохоор Америк төв улаан ирсдэг гэж ярьдаг. Улааны дугуулдаг. Улаан дээр та нар Америк төв бичих гэж очихгүйсэн. Энд чинь Америк, энд чинь Африк. Зөв дугуулсан байна. За юу. За дараагийнх нь үнэлгээгээр өгдөлтэй үнэлгээг инх орчлон уншаарай. Нэгийн ажлын удас нэгийн үнэлгээг инх орчлон уншаарай. Тэмээ зугаалсан бол 1 оноо, буруу бол 1 оноо. Цагиргаа зугаал бичсэн бол 1, буруу бол 1 оноо. За өөрөөсөө үнэлгээр өгдөлтэй. Яас үнэлгээ За болсноо. За дараагийнх нь дараагийн ажлын удас 2-ыг цогт уншаарай. Ажлын удас 2-ыг цогт. За босч байгаа уншаарай. За энэ ажлын удас 2 гэсэн энийг нь уншаарай. Мэдээллийг уншаад он цагийн шулуун байгуулт гэдэг. За мэдээллийг унших нь байна хүүхдүүдээ. За одоо энэ багшны ажлын удас энэ мэдээлэл угаад энэ мэдээллийг уншина. Он цагийн дараа яаж тийм мэдхүү? Мэдхүү он цагийн дараа багшны шулуун татсан байгаад ингээд шулуун татсан тийм үү? За энэ чинь одоо жишээ нь Олимпийн наадам хамгийн хэцүү үссэн. Манай эртний өмнө 884. За эргээд ингэ явлаа. 84. Эргээд энд ч юм уу те 774. За энд явлаа. Ингээд хийн ойлгосноо. За дор бүрнээ хийгээр 10 минут хугацаа. Энэ дээр байгаа хүүхдүүдэд ажлын утсаараа ажлын утсан дээр чи байгаа. Ажлын утсан дээр багш гаргасан байгаа ажлын утас уншаарай. Энийг хараад яг уу ажлын утсан дээр чи давхар байгаа.
За хүүхдүүдээ тэгэхээр яагаад бид зорилтчийн үедээ багаар ажиллах гэсэн байсан шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ баг дотроо нэг хүүхд нь уншаад өгөөрэй. Уншаад өгөөрэй. Дараа нь хэдүүлээ дахиад багаар ярилцаад он цагийнхаа дараалал гаргана шүү дээ. Онцгийн дараалал нь за манай ангийн 884 Олимпийн анх хийсэн тийм үү? Чухал 774 Бидний ингүүтэй энэ чинь 1996 орчин үеийн анхны өдөр болсон. За одоо энэ хэм байдлыг жигчдийн мөнхөд явж ирсэн нь 1964 он. Монголчууд Олимпиад анх орсон. 68 он жигчдийн мөнхөд медаль авсан. Бэлчсэн. Он цагийн дараа тэгээд зүгээр анхны мэдээлэл хийчихсэн. Уус анхны мэдээлэл шүү дээ. Оймог нэрчтэй.
чинь өгөхтэй. Болсон чимээгүй суудгүй сууж байгаа. Бус багийнхаа саад болохгүй чимээгүй сууж байгаа. За одоо бүгдээрээ онцгийнхаа дараагийн болсон. За хэн уншаарай. Хулан уншаарай. Онцгийнхаа дараагийн болсноо хулан уншаарай. хамгийн ихтэй босноо. Зүггүй нь гурван ном хараарай. Манай өмнөх 884 онд Олимпик анх байгуулсан. Манай өмнөх 774 онд анхны Олимп болсон. 1894 онд олон улсын 1894 улсын Олимпиадаар байгуулсан тийм үү? Парис хотод байгуулсан. 1896 онд Афны анх дугаар наадам болсон. Биний анх дугаар наадам болсон. 1984 онд манай улс анх Олимпиад орсон. 64. 1968 онд Монгол анхны мөнгөн медаль авсан. Ямар төлөвлөлтэй? 87 кг. Чөлөө. За. 2008 онд Бээжингийн Олимпиад энэ төвшин баяр анхны алтан медалийг хүртсэн. За бүгдээрээ зүг байна уу хүмүүстээ? За үнэлгээгээ гэрээ. Найдынгийн зүг байна. Үнэлгээгээ гэрээ. Бүгд үнэлгээгээ гэрээ. Доод нь үнэлгээ нүгч. Алтаа. Доод яг үнэлгээ уншаарай. Үнэлгээ шудан зөв байгуулсан бол 2 оноо, дутуу бол 1 оноо, байгууллага бол 1 оноо. За бүгдээрээ зөв байгуулсан тийм үү? Ажилласан шүү дээ. За зөвхөн оноог нь хараарай. Оноогоо бичээд яваарай. За бүгд одоо бүгдээрээ ярилцсан. Хүний их юу вэ? Хүний их юу вэ? Хийж чадах зүйлстэй өөрийнхөө төссөн зүйлийг хийх хөдөлгөөн. Өөр бүгд хүний их гэж юу вэ? Миний эдлэх өстой, усаас эдлэх өстой 400. Хүний их. Миний бодлоор бол хүний эрх гэдэг бусад хүний эрхээр хязгаарлагдах өөрийн хийж чадах зүйлс юм болов. Өөрөөс бүгд хүний их юу гэж бодож байгаагаа их бүгд. Та нар ихтэй ямар ихтэй вэ? Та нар ямар ихтэй вэ? Монгол бүгд зөвлөж нэр авах тухайн төсөн газрын харьяа байгаа. Тэгээд зөвхөн өнгөсөн дүрм. Өөрсдийнхөө хүссэн зүйлийг хийх. Тэгээд өөрийгөө хэмлэх. Одоо өөрийнхөө хүссэн зүйлийг хийх буюу одоо ингээд өөрийгөө дээгүүр авч явах хэрэгтэй. Ирүүл аюул хаалцсан аюулш хамгаалах. Яагаад цаавал хүнд ирэх бэ? Яагаад хүнд амтэн хүн ойлголоо яагаад? Яагаад хүнд ирэх байгаа? Жигэж биш тэгэхээр бүгдээрээ ашиглаж
ягаад амтнд ирэх? Амтэн хязгаал эрэхтэй тийм үү? Ухаан номонд болсон амтны эрэхтэй. Тэр амтны ягаад ихэн чөчгтэй байна? Яг гинтипэр гинтипэр хат яа. Ягаад завхан ирэх байгаад байгаа бол өөр нэг хүүхд байна гэж. Хүмүүс өөрийн гэсэн үзэг хийх үүрэгт болохоор ирэх байна. Энд ч өөр юм байна. Амтдаг бодвол хансартай тэрнээсээ ч одоо бусдтай хөгжөөд ирээд явж байгаа. Энийгээ дагаад хүн өөрсдөө ингэж хянах ирэх байхгүй бол энэ хөгжил сүлдээ аюулж болох ба. Өөр наагуулах хүүхдэн. За багш нүгэл ийм юм бэлдээд ирлээ. Хүний бүх хүмүүсийг хүн гэдэг утгаар нь алгачдаггүйгээр тэгш хандах асуудал юм аа. Хүний эрх чөлөөний тухай орчин үеийн ойлголтын хамгийн гол их сурвалж бол Нүүбийн ассемблийн нэгдсэн үндэсний байгууллага Нүүбийн ассемблийн 1948 оны 12 сарын 10-нд баталсан хүний эрхийн түгээмэл тунхаглал юм аа. Хүн бүр бүхий л эрх чөлөөг арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хүрэл, язгуур угсаа болон бусад ялгаа эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. За ингэсэн байна. За дараагийн юу? За энийг хэн уншнаа? Босцоод уншаа. Босцоод уншаа. 1968 оны зуны олимпик 200 м гүйлтийн тэмцээнд алт хүрэл медаль хүртсэн Смит Карлос нар Америк нэгдсэн улсын галбайтай нүүр тулаан хүрээний дуустал гараа өргөжээ. Үүнээс гадна Смит Карлос Австралийн мөнгөн медальт Питер Норман бүгд хүрэн дээрээ хүний эрхийн тэмдэг зүүж байв. Смит энэ дохио замгаа хар хүчийн мэдчилгээ биш харин хүний эрх гэсэн мэдчилгээ юм гэжээ. Энэ чагсаалыг орчин үеийн түгэнд хамгийн их улс төрийн мэдээллийн нэг гэж үздэг. Смит Карлос 1968 оны олимпик тийм үү? За энэ хоёр хүн байх юм шүү дээ. Энэ дэлхийн үедээ Black Power солиуд буюу хар хүчний бодлого гэж нэрлэсэн. 1968 он тухайн арьс өнгөний үзэл маш их байсан. Арьс өнгөний үзэл маш их байсан учраас энэ хүний эрхийг хүндэтгэх ёстой. Бид нэр адилхан тэмцээн уралдаанд орох ёстой гэж хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй хэлсэн. За энэ болохоор Питер Норман тийм Австралийн мөнгөн медаль гэж. Энэ хүн болохоор энэ хүнийг 2006 он улсын түүнийг өршөөсөн. Өршөөлийн үзүүлэлт өгсөн. Яагаад тэгэхээр энэ хүний эрхийн бүрэн дээр хүний эрхийн тэмдэг зүүсэн гэдгээрээ энэ хүн улстай ч маш их гадуур хурцсан байсан. 2006 онд энэ хүнийг өршөөсөн баг улс төр үзэл. За ингэснээр Австрали төв болон тухайн улс нь маш их улс төрийн үзэлтнүүд нь маш их бэлдсэн байна. За энэ дээр хэдүүлээ ярилцах хүмүүс байна. Үзэл бодлоо хамаагүй илэрхийлсэн. Яагаад заавал эдний ингэсэн гэдэг талаар энэ хүмүүс яагаад гэж гараа өргөсөн бол энэ хүмүүс болохоор тухайн олимпийн наадмын үеэр арьс өнгөний үзэл маш их байсан гэж хэлсэн тийм үү багш? Арьс өнгөний үзэл маш их байсан. Тэгээ энэ хүн болохоор энэ хоёр олимпик медаль авсан байна. Олимпик медаль аваад олимп бол юу вэ? Түрүү нэг 5 твийг хамгаалсан тэмцээн юм аа гэж хэдүүлээ эхлээд үнсийг гаргасан шүү дээ. Тэр твээр гаргасан шүү дээ. Тийм учраас бид нар бас орох ёстой гэдэг утгаараа ингэж зүг болсон байна. Гаргасан байна. Өөр ярих үгтэй үзэл бодлоо илэрхийлэх.
Тэр нөгөө цагааттай тэр нөгөө медаль авсан Австралийн хүмүүс шүү дээ. Нөгөө тэгээд улстай очиад одоо хурдаа ингээд тэгэхээр яг зөвхөн тэр жижигхэн мэдл гэж боддог гэсэн. Тэр тухайн улсад байсан юм. Тухайн улсад яг үнэ хэлсэн тийм үү? Тухайн улсад нь бас өнгөт ажлууд их Австрали шүү дээ. Австралид өнгөт ажлууд их байсан учраас улс нь тэгээд бас жоохон гадуур гэж. Тэр үед дэлхийн нийтээрээ ер нь хамарч ирсэн дайрс өнгөний үндэслэг тийм. За өөр асуулт бол Яагаад ингэж дайрс өнгөний үндэслэр гадуур? Тэр яг гоо нэг өнгөт дайрснууд хойд цагаан арьснууд гэж хоёр тал болцсон байсан. Тэгээ өнгөт дайрснууд дандаа боолчлогддог хамаг юу муу муухай юм хийжсэн. Боолчлын юм байсан тийм. Тэрийгэл халуулах гэж ийм чагсаал хийсэн байна. Энэ асуудалтай Өөрчлөгдсөн. Нельсон Мандела өмнөд Африк ТV ерөнхийлөгч байсан. Өмнөд Африк ТV ерөнхийлөгч болохдоо тэр үеийн хамгийн анхны цагаан арьсд нь өнгөт арьсд нэрийг сонгуулсан. Өнгөт арьсд нь сонгуулсан байна. За тэгээд Нельсон Мандела ерөнхийлөгч болоод хамгийн анх регбигийн дэлхийн аварга нутагт авсан. Африкт. Регбигийн нэрийг дэлхийн аваргын Африкт авчраад ихэд тэнд нэг өнгөт арьсдан хүнийг оруулж ирсэн. Ганцхан арьсдан хүмүүстэй. Тэгэхээр тэр яг уу тэр өнгөт арьсданд бүх итгэлийг хүлээлгээд багийн авч болсон. Багийн авч болгоод тэгээд тэр улс регбигийн дэлхийн аваргад ороод анх төрүүлсэн, хамгийн анх төрүүлсэн. Тэгээд регбигийн дэлхийн аваргаар төрүүлээд ер нь өнгөт арьсдан, цагаан арьсдан цамуугүй адилхан хүн юм гэдэг юм гаргаж ирсэн. Өөр асуулт байна. За, Олимпийн наадам ба хүний эрх. Хүний эрх. За, энийг нэг нь уншиж өгнө надад. Хин уншиж өгөхгүй. Миний бас уншиж. Дэлхийн бүх хүмүүсийн баяр наадам билээ. Олимпийн наадам нь нэр хүндийн хүчит бэлэгдэл төдийгүй дэлхийд дахин алдар хүндээ дуурсах боломж өгдөг. Арсны өнгө бүс хил шигшин шүтлэг улс төрийн болон бусад үзэл бодол үндэсний буюу нийгмийн гарал угсаа эрх тэгш байдлыг хүндэтгэн дээдж байдаг тэмцээн юм аа. Олимпийн наадмын тоглолтын нэг үлгэр дуурайл бол хүний эрх хүнлэгдэж хамгаалагдаж хэрэгжих ёстой. Асуулт яг асуулт байна. Олимпик гэдэг зүйлийг бүтээх ямар нэгэн хэцүү бэрхтээ байсан болов. За. Тэр урагшаа. Урагшаа ажлын үз хоёрын гэж. Энэ дээр болохоор манай эртний өмнө 854 он мөргөлдөөн гарсан байна тийм үү? Мөргөлдөөн гараад үүнээс уламжлан омгийнх нь эвийн гэрээ байгуулсан. Эвийн гэрээ байгуулаад тэмцээнч болсон байна. Тэгээд 774 он анхны эртний оюутны анхны наадам зохиогдсон байна. За тэгээд гэрэг он цагийн дараа явж 1894 оны 6 сарын 23 тийм үү? За одоо багш нь 1894 оны 6 сарын 23-нд Парис хотно гэрэг Парис хотно анхны олимпийн наадмыг зохион байгуулах тушаал гараад 96-нд Афин анхны олимп болсон тийм. За та нар Пьер де Кубертон гэдэг хүн байгаа. Пьер де Кубертон энэ хүн байгаа шүү. Энэ хүн хамгийн орчин үеийн шинэ үеийн олимпийг
орчин үеийн олимпик авчирсан хүн байна. Энэ хүн хэсэг хугацаанд ерөнхийлөгч өрнөөс ажилласан. Олимпийн наадмын ерөнхийлөгч. Одоогийн олимпийн наадмын ерөнхийлөгч Томас Бах гэдэг хүн байна. 1992 оны Барселоныг олимпийн 200 сэлэмний хөрөнгө оруулалт. Тийм хүн. Юу асууж байна? Асууж гараад асуусан. За ажлын удаас 3-ыг хараарай. Ажлын удаас 3. Ажлын удаас 3-ыг надаа. Ажлын удаас 3-ыг надаа. Энэ коч сонсч байна. Би надад баян дэлхийн тамирчид Гүйгээр гэсэн уурсан шийдсэн ашиглан олимпиадын хүний эрхийг нөлөөлөх бичиж хичээлийн дүгнэн. За хичээлээ дүгнэн үү гэж тийм үү? Одоо наадхан дээр наад өгнөдөө ашиглаад өгүүл бүр зохиол. Зарим өөр үг орж болно шүү. Ойлгосноо? Заавал наад өгнөдөө ашиглаад дунд нь одоо юм ч гэдэг юм уу? Дараа ч гэдэг юм уу? Ингээд өөр өгнүүдийг оролцуулж болно. За тэгээд зохиогоорой 5 минут. Олимпийн наадмын баян дэлхийн хамтлагийн тамирчдыг авчрах ингээд хүний эрхийг дээд зэрэгээр одоо дааж мөрддөг юм аа. За басай байна. Ариг нь шараа. Олимпийн наадмын баян дэлхийн тамирчид бид эрхийг авчрах оролцсон гэдэг ба энэ нэгний хэлэг тэмдэг юм аа. Европт шараа. Олимпийн наадмын төв болон баян дэлхийд болдог ямар ч тамирчдыг алагчлах зохиогддог спортын тэмцээн юм. Олимпийн наадмын баян дэлхийд тамирчдыг алагчлахгүй оролцдог хүний эрхийг хүндсэн тэмцээн юм. Үнэлгээ. Нот үнэлгээ. Үнэлгээ. За
За, үнэхээр хэлсэн үү? Наацны видео нарсан байна. 2 оноо. 5 оноо. Америк, Европын видео нарсан байна. Нийт 5. Африкийн бас сайн гүйцэтгэсэн байна тийм үү? За бүгдээ баярлалаа гэж. Тэрийн даалгавар. Монголчууд олимпик болон спортоор нэгдэж байсан ямар тохиолдлыг мэдэх вэ? Монголчууд олимпик болон спортоор нэгдэж байсан ямар тохиолдлыг мэдэх вэ? Бичнэ. За, багшийн хичээлд оролцсонд баярлалаа. Баярлалаа.